Ухаалаг үзтэй хүмүүр коронавирус халдварын эрсдлийг эрт мэдэх мэдээлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл Android үйлдвэрлэлийн системд гар утастай хүн COVID-19 эрсдэл аппликейшн, iOS үйлдвэрлэлийн системд гар утастай хүн exposure notification-ыг идэвхжүүлснээр цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм. Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth-ыг идэвхжүүлэх шаардлагатай. Өөр хүний утастай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан тохиолдолд утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцсон. Тэний хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно. Хэрвээ таны COVID-19 шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсан танд улсын онцгой комиссаас баталгаажуулах линк ирнэ. Тэрхүү линктээр дарж COVID-19 эрсдэл системд та хувийн мэдээлэлээ нууцлан бусдаа сэнэмжлэх мэдээг шуурхаа хүргээрэй. Харин тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүний гар утсанд халдварын эрсдэлд өртсөн байж болзошгүй талаар мэдээлэл очих бөгөөд тухайн мэдээлэл дарж асуумж бөглөнө. Ингэснээр цаашаа та өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах хэсгээ шийдэх юм. COVID-19 эрсдэл аппликейшнийг суулгаж идэвхжүүлэх зааврыг e-Mongolia-цэг имээнээс авно. Бие хамгаалцгаая.